Хай, за өглөөний минь бүгдээрэнд нь. За өглөөний 6 цаг болох гэж байна. Тэгээд одоо бид нар харлын Японыг зорхоор одоо Монголын баг тамирчид цугларцгааж байна. Нийтдээ 18 тамирчин. Тэгээд анхны official-ууд нийлээд 25 хүн авч байгаа. Тэгээд ямар ч байсан одоо бэлтгэл хангагдсан гэж үзэж байна. Бид нар бүгдээрээ маш их энэ хүртэл хичээлээ. Тэгээд одоо үр дүнгээ үүсгэх үйлдэлээ. Бүх тамирчидтай амжилт хүсье. За Монголын бодибилдинг фитнесийн хүчтэй холбооны тамирчид эрэгтэйчүүдийн дэлхийн аваргуулан эрэгтэйчүүдийн цомын аврах шалгуулалт хэмжээнд оролцохоор донгоцны бодлого ойлгоход бэлэн болсон байна. Бид нар дэлхийн аврагын тэмцээнд явах гээд чекнэр орох гэж байна. Одоо бүгдээрээ ингээд өглөө яг цагтаа цуглаад тэгээд маш гой дулаахан автобусаар ирээд одоо чекнэр ороод тэгээд дэлхийн аврагын тэмцээнд явахаар манай баг бүрэлдэхүүн маань бүгдээрээ зогссон байна. Автобус зүрхтжээ. За ингээд манай тамирчид маань сая Токио хотод ирлээ. Одоо мэдээж жилээс жилд орж байгаа тамирчид бол өөрсөндөө ихтэй одоо бэлтгэлээ маш сайн хийж ирж байгаа болохоор ер нь бол одоо бас яг ихтгэлгүй байх гэж бол хэлэхгүй. Одоо 100% ихтгэлтэй байх гэж бол бас хэлэхгүй. Тэгээд одоо яг тайзан дээр гараад тэр өдрийн маань одоо дүгнэлтээр дүгнэгдэндээ. Японы Токиод техникийн зөвлөмж орох гээд хүлээцгээж байна. 他问你们吃东西吗？现在每个湖2 нийлээ 150 евро гинэ. Монгол хоёр Тэгээд country дээр нь Монголиа. Хөөе сонсоод бичээрэй. Бүгдээр Country дээр Монгол гэдэг категори дээр нэг англи бич. Бөө наата чи бүглэхгүй. За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр маа тамирчид бүртгэл дээр ингээд ирсэн байна. Одоо энд ингээд жингээ болон өндрөө хэмжүүлээд тэнд бүртгүүлж байна. За сайн байцгаана уу. За өнөөдөр манай тамирчид юу яаж байна? Техникийн зөвлөгөөнд орж ийн, жиндээ орж ийн, бас өөрсдийнхөө усны стандартаа шалгуулж ийн. Өндрөө үзүүлж ийн. Ингээд тухайн ангилалдаа багтж байгаа батлуулаад тэр маргаашнаас эхлээд тайзан дээр гарцгаана. Одоо хэдэн настай лээ? 62. 62 он төрсэн 62 кг 62 настай. Тэст мундаг юм аа. Угнуудтай яг алах гэдэг. Бүх юм 360. Дахиад хөлигээ ахаад харуулчих. Хөлигээ ахаад нэг харсалчих. Хөлийн хараа. Яа. Та нар харал та 62 дэх хүн. За бид хоёр өнөөдөр эхний өдөр. Өнөөдөр нөгөө нэг эрэгтэй ангилууд гарч байгаа болохоор дээрийн шүүлт өнөөдөр байхгүй дандаа эрэгтэй шүүгчнэр сууж байгаа. Тэгээ маргаашнаас шүүлснээс суух юм шиг байна. Өнөөдөр чи 235 тамирчид гарна. 235 чи бараг манай цомын аварга, хотын аваргын тал гэсэн үг. Тий. Окей. Нэхлээ мөрч унаад байлаа. Тэг нэхлээ мөрөө жоохон яг гişгэн яг ийм дөрүүлж байгаа. Дэнтлээс чинь 3 цаг гарцаа. Тэгээд энийг юм. Энийг заал. Маа тамирчид тайзан дээр өөрийгөө маш гоё цоглог ирч хүчтэйгээр үзүүлсэн шүү дээ. Тэгэл одоо энэ бэлдсэн бие позо сайн бариад позо гол нь яг өөрөө давуу талтай хэсгүүдээ айгуу сайн харуулад яг үндсэн позо зөв барих нь амар чухал байхгүй. Тэгээ янз бүрийн илүүтэй поз барихгүйгээр яг л барих хэвээр юмаа бариад гоё эргээд тэгээ өөрөө жоохон харьцантай. Бусдаас ялгарч өгч харуулах хэрэгтэй байхгүй.
Тэр нь амар чухал. Тэгэхэл юм бол тэгээд нэлээд сайн дэше татагдана гэсэн үг. Ер нь бол ижлэхэн формтой хүмүүс айгүйх байгаа шүү дээ. Миний жиж гоё. Анхаарал дүртэй шүү дээ. Шүдэ гаргаа заяа. Цагаан гоё тэгшин шүдтэйгийн хэрэг юу вэ? За шилжээ. Хэвлэгээ дараа. Хэвлээ дараа шүү. Аха. Энэ сэрэ басаад шүү. Сэрэгээ босгохгүй. Энийгээ жоохон ингээ өргөд энэ яг наашаага харьцаж эргэрээ заяа. Эргэж хараад инээлээ дан заяа. Аха зүгээр л ингээд сул барих шаардлагагүй. Одоо энтлийн поз ч гоё шүү дээ. Энтлийнхаа ийм л болгочмаар байна. Өөр харагдаад байна те. Хэдмийн дундчмаар байна. 30 минут ч юм уу. 20 минут ч юм уу. Унтаж чадах уу? Тандрал ямар нэг бодож байгаа юм байна уу? Юу одоохондоо бодож байгаа юм болох юм тэгэл гараад үзүүлэлж бодчих штэ. Одоо тайзан дээр өөрийгөө ялахыг чинь да. За өнөөдөр бол нөгөө дэлхийн арга чам 204 орн манай IPB-д хамааралтай дээ штэ. Тэгэнгүүт тэндээсээ шүүгчнэр бол 65 шүүгч ирсэн бэ. Тэгээд 65 шүүгч нь өдрөөрөө хуваагдаад юу ах юм бэ? 3 өдөр хуваагдаад шүүлтээ хийгээ явна. Анатэрийн хувьд болохоор өнөөдөр ихэнх эрэгтэй ангилал байгаа учраас эмэгтэй ангил дээрээ суух юм гэлээ. Тайзан дээр өөрийгөө илэрхийлэхэд үзэж байна. Яг амт төвчж дээр бас ямар ч яг юм байхгүй гэж шиг. Жохон сандралтай багцсан. Гинт гарах болчоо тэгээд өргөний халаалтаа тэгээд холбоод бас хичлээ. За 2024 оны анхныхаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Сэтгэл санаа бол ерөнхийдөө гоё 50 байна. Гараагаа үлээгээд зогсож байна. Тэгээд ямар ч хэлсэн өөрийнхөө хэмжээнд бол маш сайн бэлтгэл хангагдсан. Тэгээд одоо үзгэлттэй байна. Одоо тэр үүдээс одоогоо өдөрт ингээ буугаад ирэнгүүт сайн гоё яг хайцаад Instagram-аас хайцаад Instagram ч одоо нэрийг утсан. Тэгээд солилцоод ингээ найзлалтай болоод тэгээд ингээд юу яах туслах солилцох. Имижж бид нар хөгжиж штэ. Яг ийм боломжтой дээр маш сайн танилцаад авах хэрэгтэй. Одоо энэ дэлхийн аварга дээр ингээ харангууд 2022 он ирж исэн та залуучуудын ангиар давтамжуудад авч ирсэн нөөц нь насан турш руу орж ирээ. Тэгэхээр энэ нэг багаас нь бэлдэж авч идэг дандаа жуниороос нь одоо энэ манай азаа дээр чинь жинхэнэ юм сурж байгаа ах гэхийг хараад авч байгаа. Тэгээд хичээлээд яг 1 жилийн ойн дээрээ дэлхийн аваргатаа орж байгаа болохоор нэлийн сандралтай тэгээд тамирчдын хувьд туршлага өндөртэй тамирчтай өрсөлдөж байгаадаа бол баяртай байна. Наан гой жоохон ууччингуудаагаас жоохон жоохон амарч байгаа. Жоохон амарч байгаа. Тэгж байгаа л янзын толтлон гой хөлбөл. Бэлтгэл муу байгаа хүн сайн бэлдээгүй хүн айд. Сайн бэлтгэлтэй хүн бол өв дэвтэлтэй байдаг. Энэ тайз бол зүгээр л шоу тайм сайн бэлтгэлтэй хүн гараад үлэмжтэй мөзөс юм. Okay, thank you guys. Yeah, that's super. Thanks. За юу ч гэсэн ороод гараад ирлээ. Тэгээ юу ч ихний Монголын бас нөгөө дэлхийн нөгөө баг усгийн утас чинь нөгөө хэлэхээр юу бүр амар гацтай байна. Дэлхийн хэмжээний нэг сайхан гоё зохион байгуулалт хийж байгаа энэ хүү тэмцээн дээр ирж ирээд сая хоёр дахь гараагаа гараад одоо урд дахь шагналтынхаа тавцсан дээр гарахад одоо ингэ бэлэн байж байна. Манайхан гэхдээ амар бест байгаа шүү амар гоё. Яа аврах шалгуулах тэмцээнээс гэрэж дод маань фит модель, эртний фит модель ангилалд 2 дугаар байранд орлоо. Дэлхийн аврах шалгуулах тэмцээнээс анхны мөнгөн медалийг гэрэж дод маань авч ирлээ. За ингээ булган сүлтэй байх баха араасаа медалууд цугал баха. За айд савра.
Цомогч гэрэл татгүй. Яа. За ингээ анхны мөнгө медаль штэ. Тийм шүү дээ. Монгол улс хүүхэн медаль штэ. Хүү. Энийг хардаа хамгийн нэг гоё юм. Дэлхийн тайзтай хамгийн анхны Монгол улс мөнгө медаль авлаа. Сайн гарч ирээд тэгээд амар happy байна. Тэгээд бас бодгоо хэмжээгээрээс тамирчдын маань ерөнхийдөө бол хамгийн нэг гоё юм юу гэдэг нэг зовлонгийнхаа одоо мэдрэмжүүдээ хамгийн түрүүнд авчаад дараа нь нөгөө яг энэ мэдрэмжийг яг тэр мэдрэмжээс илүү гоё кайф авч байгаа хамгийн гоё кайф яг энэ. За бүгдээр нь яг энэ цаг үеийн мэндийг хүргэе. За манай main speech-ийг англи сая манай залуучууд маань гарлаа. Гэрэл тод маань тэгээд од сүрэн хосоо гэд манай 3 залуу сая дуудагдлаа. Тэгээд энэ бас нэлийн гоё англи. Тэгээд ерөнхийдөө бас эрэгтэй бас их гоё гооцоо одоо тийм ээ гоё одоо хэвлий одоо ер нь маш гоё нарийнхан гэдэг одоо энд аюу гоё давуу талууд их байдаг. Тэгээ манай сая тийм ээ 3 залуугийн маань хоёр нь одоо топ 6-аар дуудагдлаа. Зүрх зүг ингэж бүр ингэж тавтаад тэгээд ингээ хажуудлаас манайх юун төлөө хоёр ийм олон улсын шүүгчтэй явж байгаа тийм. Энэ хоёрын хажуудаас ингээд хэмлий даргингүүт нь бас зэрэглээс ингээд хэмлийгээгээд ингээд хэлэнгүүт бас ингээд жоохон амар тийм нүмер нөөдөг болд юм шиг санагдсан надад. Хэмлийгээ дар. Дар. За эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, эрэгтэйчүүдийн дэлхийн цомын аваргын тэмцээнд их орныгоо нэрвэглэж бодволынгийн хүн чинд оролцоо тайднаас дөнгөж сая бууж ирлээ. Ямар ч өөрийнхөө хэмжээнд чадхаараа хичээлээ тэгээд бэлтгэлтийн явцын дуудныг бэлтгэл авцсан байсан. Тэгээд жоохон сэтгэл дундуур байлаа. Хоёр бэлтгэлийн аврагын тайзан дээр гарч ийн. Тэгээд миний 18 дахь удаагийн тайз. За мэдээж энэ вэдний сангалтад ороод одоо 2 жил болж байгаа. Хай үнэхээр гоё гарч чадлаа гэж би өөрөө бодсон. Тайван байлаа. Бүр юу ч бодох юм байхгүй. Үзүүлэх ёстойгоо ямар ч гэсэн үзүүлсэн. Анх удаага олон улсын тэмцээнд оролцож байна. Жоохон сандарч байна. Гоё яана. Хамгийн сүүлийн ангилтаа гараад 22 сайхан амьтантай зогслоо. Тэгээд дэлхийн бөмбөрцгийн гоё тамирчтай одоо Instagram, сошиалор тийм ээ дагдаг одоочтойгоо энэ үнтэй нэг гоё зогсож үзхийсэн гэсэн мөрөөж ийсэн гоё тамирчид маань ирсэн байна. Өнөөдөр миний хувьд бүр үнэхээр happy хамгийн гоё өдөр байлаа. За ууган зэ миний хувьд 3 дахь дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож байна. За энэ 2024 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд миний хувьд body fitness ангилалд оролцож байна. Энэ удаад дэлхийн аврах маш их олон орны мундаг гоо бүсгүүчүүдтэй өрсөлдлөө. Дэлхийн тайз маш гоё байна. За ямар ч хэлсэн тайзан дээр гараад өөрийнхөө бэлдсэн бүх юмыг шалгуулад буугаад ирлээ. Чи ийшээс чи битээ сандарчгүйгээр данаас нь бөгөөд ирээ одоо. Тэрээс нэг Наад халуунда байж байгаа гоё. Том гоё тайзан дээр зогсох боломж олоод өөрийгөө нээгээд өөртөө ингээд зорсондоо хүрж ийн. 35-аас 39 насны ангил, мастер ангилтаа топ 6-аар шалгарлаа. Сэтгэл маш өндөр байна.
2 жилдээ дэлхийн аварт оролцоод амжилттай авахсандаа маш их баяртай байна. Миний хувьд бол бэлтгэл ол сайн базаасан байгаа. Харин жоохон яг тайзан дээр гарах өмнө шүрмэс татаад тэгээ шүрмэс татаадсан жоохон пооза байхад дутуу байсан. За тэмцээн амжилттай боллоо. 204 орон цугласан. Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд өөрийгөө бэлдэж, сүүлийн 3 сар бэлдэж чадах чинээрээ бүх зүйлийг шармаш хийлээ. Чи дорсомж. Жогоон дорсомж. Том тэмцээн минь. Ховчуудтай зүйлс. Чи тут онцгойтэй ингэдэг. Маш их сургамж өгсөн дэлхийн аварга байна. Энэ гоё дэлхийн мундаг тайзан дээр гарна гэдэг хувирхан хувь заяа энэ хүртэл тусалж тэмцсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ адилхан ялагчд шүү. Бүх байдгаараа мэдээж хичээж байгаа. Би ч гэсэн одоо бүх байсан одоо хүчээр туссан бүтэн жилийн минь хөдөлмөр байсан юм шүү. Баярлалаа. Ой бодвол муу болчихлоо. Таамтайгаа дурсан хэлчихтэй юм яа. Одоо 2 дахь гараагаа өгөө хүлээгээл эзэндээ арсан даваагаа давлаа. За нэгэн тэмцээнд орж байгаа ингээд юугаа 6 сайн авж хагаад эдэртэй ингээд харьцуулж хагаад бүр сайн бэлтээд эрхчил өөр хадгалах гэж байгаа юм. Энд л хамгийн чухал. Дараагийн тэмцээнд шантахгүй дахин илүү санагдаж орж ирнэ гэж бодож байна. За тэгээ энэ тайзан дээр те одоо гол нь ялагдахтаа нэг чухал биш. Тамирчин болгон одоо ер нь их замыг туулж юм хүрдэг. Тийм болохоор одоо энэ одоо яг энэ өчөөсөө л улам сайжраад улам юун дутуу байна. Улам юугаа сайжруулмаар гэдэг зүйлээ сураад цаашаа улам хичээгээд тэмцээн болгонд өөрийгөө сорж улам амжилт гаргана гэж зүтгэх хэрэгтэй. Тэгээ тамирчин хүн алдаандаас суралцаад дахин цаашаа хөгжих боломж олддог. Тэгээд баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Бидэрт бол маш их боломж байна. Одоо бүгдээрээ өөрөө өөртөөхөө одоо боломжжороо тэрүүхээрээ явж байгаа. Гагцгүй бид нар өнөөдөр энд ирчээ бид нар өнөөдөр энэ тэмцээнээс юм суралцаад явах хэрэгтэй байхгүй. Би ялгчлаа биш. Би ялгчлаа биш. Та нар бүгдээрээ ялж байгаа. Бүгдээрээ ялж байгаа. Өөрөө өөрсөндөө өөрсдөө хийгээд энэ чинь спорт, энэ чинь дэлхийн аваргын тэмцээн бид нар өшөө шаардаж яж өшөө нэгэндээ өндөр шаардлага тавьж бид нар медаль авна шүү. Спортод чинь нөгөөдөөс хатуух гэх юм бол цосгоо дайн шүү. Тийм биз. Энд дээр харж байна аим шиг юм хардаад байна. Илүү хараад байна. Өнцөг зааж Бичээд байгаа мó? бичээг зүр харж байгаа. Нэг юм сан мэлээсэн л юм байна. Бичээд шүү. Алуу үзье. Антарц. Налаас гэдэг нь. Мэлээсэн л юм байна. Одоо өнгөрсөн угаасаа. Энэс илүү одоо үзэмж төгөлдөр байна гэж юу ах уу. За бид нар ингээд өрөөндөө ороод ирчлээ. Тэгээд маргааш уулзгаа одоо бид өрөөндөө ч амарлаа. Пасарга авах гэдэг шааж байна. Өнгөлөө орчих арай болоо. Ихтер мэгтер нараа хардах үү дээ. Зүгээр юу шүү тусалж байгаа шүү. Ихнэрээ. Манай шүүгч, алаас шүүгч цэрэн чимээг. Одоо 4 хоног 2 шүүгч байна. Бүр загуугүй суун. Өдөр шөнөг. За тэгээд баяна гэдэлтэй болоо. Ер нь бол гал асч штеп.
Би ч гэсэн. Амар гоё шүү дээ. Тэ амар өсөд. Аа.